Нэгдүгээр тойрог зам нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нийслэлийн автозамын сүлжээг хөгжүүлэх тойрог зам бөгөөд төс хэрэгжүүлснээр хотын төвийн автозамын ачааллыг бууруулж төлөвлөж байгаа дэд төвүүдийн зорчих хөдөлгөөнийг холбох, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацаа хэмнэх орчин үеийн стандарт бүхий автозамын сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон төсөл билээ. Улаанбаатар хотын төвчрөл 2115%-аар буурна. Шин тойрог нэгдүгээр зам нь Туулын хурдны замаас эхлэн Толгой тоолын зүүн талаар төмөр замыг хөндлөн гарч хойш чиглэн зүүн эргэж түнэлээр гарan Сэлб голыг дайран өнгөрнө. Динжи мянга болон Сэлб дэд төвийн урдуур өнгөрч урд зүгийг чиглэн одоо байгаа автозам болон төмөр замыг дайран өнгөрч төгсгөлд нь Туулын хурдны замтай холбогдно. Төслийн трассын нийт урт 2479 км ба үүнээс далангийн урт 13.6 км, 903 км гол гудамж замын 5 гүүр, 208 км түнэл байх бөгөөд олон түвшний нэвтрэх уулзвар 7, дайран өнгөрөх уулзвар 13, явган хүний гүүр 3, нүхэн гарц 4-ийг тус төлөвлөсөн. Мөн төслийн зам нь гол болон туслах гудамж зам гэсэн ангиллаар төлөвлөгдсөн. Нэгдүгээр зэрэглэлийн гол гудамж замын тооцоод хурд 80 км цаг, 2 урсгалтай 6 игнэ зам байна. Гол гудамж зам нь гэрлэн дохиогүй, дунд болон холын зайд зорчил хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Харин туслах гудамж замын тооцоод хурд 40 км цаг байх бөгөөд 2 урсгалтай 4 игнэтэй зам байна. Туслах гудамж замаар нийтийн тээвэр зорчино. Туслах гудамж зам нь богино зайны хурд багатай байснаар гол гудамж замд үзүүлэх хөдөлгөөний нөлөөллийг бууруулах зорилготой. Шин тойрог нэгдүгээр замын трассын эхлэл нь Туул гол болон Дулааны цахилгаан станц 4-ийн замыг дайран өнгөрч одоо ашиглагдж байгаа замд холбогдож Үерийн далангийн зүүн эргийн дагуу төлөвлөгдсөн. Төлөвлөж байгаа зам нь одоо байгаа автозамаас эхлэн гүүрэн байгууламжаар Туул гол болон ТЭЦ 4-ийн зам дээгүүр дайран өнгөрнө. Туслах гудамж зам ТЭЦ 4-ийн замтай нэг түвшинд огтлолцсон. Төлөвлөж байгаа гол гудамж зам нь Москвагийн гудамжтай олон түвшний уулзвараар, туслах гудамж зам нь одоо байгаа замтай нэг түвшинд огтлолцсон. Төлөвлөж байгаа зам нь өнөр хорооллын баруун талаар хойш гэр хороолол руу чиглэнэ. Замын трасс нь өндөр хүчтэлийн зүүн талаар явсаар ард аюушийн замыг гүүрээр дайран өнгөрч цааш үргэлжилж өндөр хүчтэл доогуур гараад баруун хойд зүгт чиглэн явна. Трасс нь Баян хошуу дэд төвтэй холбогдож, Баян хошууны гудамжийг дайран өнгөрсөний дараа зүүн тийш эргэнэ. Энэ хэсэгт төв замтай холбогдох олон түвшний уулзвар төлөвлөсөн. Баруун хэсэгт 2 дугаар тойрог замтай холбогдож, урдаас хойд зүгт Баян хошууны гудамжтай холбогдно. Уулын өндөрлөлгийг түнэлээр гарч байгаа нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахын зэрэгцээгээр илүү тав тухтай аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Түнэлийн урт 2080 м бөгөөд 2 тусдаа хөнгөлтэй 6 игнэ зам байхаар төлөвлөсөн. Түнэлээр гарсны дараа замын трасс нь хайлаас болон 7 буудлыг дайран өнгөрч үргэлжлэнэ. 7 буудалтай огтлцох хэсэгт олон түвшний уулзвар төлөвлөсөн. Зүүн тийш чиглэн эмнэлэг болон сургуулийн газрыг тойрон гарч одоогийн зам дагуу төлөвлөсөн. Сэлб дэд төвийг тойрон гарч Сэлб голыг дайран өнгөрч үргэлжлэнэ. Гол гудамж зам нь дарихийн замыг гүүрээр дайран өнгөрч хоёр талд нь гарц гарган холбохоор төлөвлөсөн. Замын трассыг сургуулийн бүсийг тойруулан уулын бэл дагуу төлөвлөсөн.
зүүн ураг ширгэж баруун алтан үлгийн гудамж дагуу төлөвлөсөн. Цэргийн ангийн бүс болон сургуулийн орчмыг тойрон гарсны дараа трасс зүүн зүгт үргэлжлэнэ. Энэ хэсэгт 2 дугаар тойрог замтай холбогдох олон түвшний уулзвар төлөвлөсөн. Хотын барилгажсан хэсэгт гол гудамж замыг гүүрээр, туслах гудамж замыг нэг түвшинд төлөвлөсөн. Гол гудамж зам нь Цагдаагийн академийн өргөн чөлөө гүүрээр дайран өнгөрч, хоёр талд нь төлөвлөсөн гарцаар тус бүр Цагдаагийн академийн өргөн чөлөөний замтай холбогдоно. Гол гудамж зам нь төмөр замыг дайран өнгөрөх ба туслах гудамж зам нь Жанжин 9-р гудамжтай нэг түвшинд огтлолцсон. Төмөр замын дараа замын трасс нь 70 хэлбэрээр үргэлжлэнэ. Дүнжин гарвын гудамжийг гүүрээр дайран өнгөрч төлөвлөгдөж байгаа туулын хурдны замтай огтлолцсон.